хав харанхуйн дунд нисж яваа галуудаа. Хаа хүрхэн вэ та нар? Намайг аваад яваач. Хамгийн өндөр уулан дээр одоо л яг гаргасан. Халуун шатсан гараараа шөнийн чулуунд хүргэсэн. Салхин задарсан үсээ тоолон санаалтан нүдэ аниж чимээгүй гүн зүүлэгдэх цэцэгсийн чичгэнсэн амьсгааг хөлөөрөө мэдрэгсэн. Тэгээд жаахан өндийгөт тэмдэг төдий тэр одонд би хүргэсэн. Машинаараа харавсан сум шиг давхимаар ниссээр маргааш руу өнөөдрөөс төрүүлж очиод мандах нарны нэг цацраг нь болж уруул дээр чинь тусмаар яаруу салхи шиг хуй татуулан эргэлдэх ямар ч цагийн цохилтгүй ертөнцийг олгосон. Өвөлгүй, зөнгүй, үргэлж хавраараа ун мөнхөд цацарсан шин гаргийг нээгсэн. Хурууныхаа өндгөөр тэнд зүрхний тэмдгээ тавьж хуучрашгүй залуу насныхаа мөрөөдлийг мөнхлөсөн. Машинаараа хурдлан давхимаар дүүлсээр маргаашийн гүүрэн дээр очиод өнөөдрийг инээх хүлээсэн. ертөнцийн бүх зүйлийг хайрламар байна. Ямар сайхан юм бэ? Үүр цайч байна. Яг л ман шиг анир чимээгүй бас дээш хөрч байна. Нам гүмийг халахлан байсан харанхуй дадарч намдуухан тодорч ирснэ гэгээ тусаж байна. Анхны тусгалд нь болжмор сулхан жиргэж байна. Дараачийн тусгалд нь болжмор тодхон жиргэж байна. Энэ л дууг би хүлээж байсан юм байна. Ямар сайхан юм бэ? Эцсээ хүртэл амьд явах юм шүү. Өглөө болж байна. Шинэ өглөөний наран тусах бүрт амьд гэдгийг мэдэрч илүү ихийг хэмээр санагдах юм. Өглөө яг л бэлэг шиг юм.